За Монгол Дэвлэл албаны 2026 оны 14 насны улсын аврагч тэмцээний октийн аг ширдэх тоглолт Сэлэнг аймгийн минер спортын газрын баг ноён спорт клубын тоглолт талбайд явагдахад бэлэн болж байна. За агш ихний тоглолтыг тав хүн харсан баг сая 2-1 хацаатаагаар тоглож идэгдэж Хинтээ аймгийн баг Алтан даадын төгсөлд донд шалгарч байна. За талбайд ихтэж байгаа тоглолтын хайцснууд нь Хинтээтэй аврагын төлөө медалийн гүйг үзэхнэ. Ажигс нүрийн медалийн төлөө Жамп спортын төгсгийн багтаа тоглолтын тоглолтод явагдахнэ. За хүүгүүдийн өргөн даадын төв тоглолт Дорнод Хэрлэн Барс Бэрх сургуулийн төвийн багуудын тоглолт болсон байна. Манайхан бас пэйж руу хандаад хүүгүүдийн өргөн даадын төв тоглолтыг сонирхоорой. Энэ тоглолтын дараагаар охидын хөрөл Т-корт дээр охид хүүгүүдийн алтан медалийн тоглолт яг энэ талбай дээр V-кортын талбай дээр явагдахын төлөвлөгөө яригдчих байгаа юм байна. За спорт мастер Эрдэнэ сайхны талбайд тасалжуулагчтай Сэлэнг аймгийн минер спортын газрын баг Олон улсын мастер Эрдэнэчингийн тамираа тасалжуулагчтай ноён спорт клубын баг нэртэй тоглолт хийх бэлэн болсон. За ноён болсон бүгд болсон юм байна. Багийн сторон дээр шат хийдэг. За хоёр гихний чинь тоглож байгаа нэр 2-3 Сэлэнг аймгийн гүргүүд явж байгаа байна 3-2. За ноён гасаа болсон яг 11 дугаар тоглож Номиг дээр авчихлаа. Дэрдэр Намунагийн тоглоно. За Намунаас ингүүсэнд Баянгарын Жинстэйс 14 насны улсын аврагад баян үргэлж хөргөн медалийн боолыг биежсэн. Энэ жил 14 наснда Сэлэнгээс улсын аврагын шилдэг дөрөвт байгаа байсан болж байгаа. Авгарууд Баянгарын бууцаагааны тоглогчдоо ингүүсэнд эдгээр авч өдөр дуган дээр 14 насны улсын аврагын хөрөл авч байгаа. Ханаа 4-2. За зай тоглолтын дээр давталсан хариултгаа Сэлэнг аймгийн багаас ундрахсан яг нөхөө хамгаалаад зэрэг байсан. Ноён бол гарааны өндөр аяхдаг шиг. Норооны өндөр бол үнхээр гоё явсан байгаа. Энэ баг 14 насны улсын аврагын хамгийн өндөр тоглогч ноёнгийн мөрөд хөндөй. Хавуултаж хоёртолж байгаа дотгоо явах гэдэг. Хашиг өстэй да. За болдын над зэрэг давтан дээр гарсан. Авахыг үслэн. Пас. Намд тасалсан хавтанчтай. Амгат тасалсан грамагт нуусан да. Ноён гаслагын хоёр дугаар нь анодын тасмаа анжиж байсан. Хоёрт соноо нэг 3-5.
Гигинэг давлуулт. Хасамс ирсэн намунаг нөхөө. Намунаг хон зэрэгтэй тоглох шүү дээ. Зоригтой. Хамаа явуулдаг тоглох шүү дээ. 6-3 болгоод авсан. Сэлэнгээс энэ жил хөвгүүдийн баг үсгэжсэнгүй. Октябрь ганцаар гэлсэн. Сэлэг дөрөв гараад ирлээ. 14-өөс улсын аварга. Энэ жил ерөөдөө бас Монголын өнцөг болон бүрээс сон сургууль ер нь бүгд ирсэн. Тэгээ олон багийг хамаарсан 9 өдөр одоо үргэлжлэж байгаа юм бол 13-14-өөс улсын аварга. 13-нд тусдаа медаль шилдэгдээд тодорхойлсон бол 14-нд бас 5 өдрийн дэс үргэлжлэж байгаа гэдэг медаль тодорч хийж байна. За ноён клуб завсралгаа авлаа. 4 онооны зэрэг үүссэн. За дөрөвдөрөөс хуурал явсан. Эрдэнэ зэрэг оролт. Арын хамгаалт онцтой дахад ирсэн. За сулмаг явна. Сулмаг дээр Сэлэнгийн мөнгөний хямрал сонгож явуулах нь. Дөрөвдөр гэхэд дахиасаа хагалаас гараад ирлээ. Ихэр сарангийн тоххоо дараагийн тоххоо сулхан. За дөсөн мөнгөн дээр салгаагаараа явуулж байна. Эрдэнэ зэрэг тоххоо. Яа тийм намайг тоххоо явуулаа. Намайг тоглосон хүмүүс мэдээ яваад хараа. Хавтын хилээс тонсан тавьж байна намаа. За хамааташ яцын нөхөр юм бөгөнө. Ноён клубын тасганы оноо. Хоногцоо 4-8 гараа бол өндөр шүү дээ. Агуулынгийн авалт. Ануудынгийн авалт, ануудынгийн зөвлөсөн. Басгийн зөвлөсөн ба. Намунагийн давлт. Фасой. Карта. Ари хамгаалт онцлсон. Ундаг цагийн хамгаалттай сүүлд хаалтан готоорсон да. Голдын над зэрэг ихэр сарангийн тоххой 6 номерын дуулсан. Араас 6-8 нь ялах үлдэх болоос. За 14 болоод оноос алсан ноён клубээс эхний ээлжийн тоглолтын 2 завсарлага нэлээд эрт тоон дээр явлаа да. 7-3 дээр эхний зэрэг бас 14 дээр 2 дахь завсарлага авсан. Ямар ч сүүлийн 2 жил 14 насны улсын аварга дохид өгүүдээр шилдэг дөрөв төлж байна ноён. Өсвөрийн улсын аваргад бол 22, 23, 25 гээд ус ойрхон 3 удаа аварга онцгой мөрөгчсөн. Дөрөв. Эхлэл их сайхан даваад оноо гадагчлаа даа Сэлэнг. Хавдлаар жоохон ойртож байгаа нь босгох байгаа. Ноён клубээс авах гэсэн багийн 9 номерын тоглогч. Уянгаан давхаа.
За давуу шамрагчийн бэлдээс гаргаж ирж байгаа байна. Багийн 9 дугаарын тоглогч. Тэгш жаргалын хуудан давуу шамрагчийн байр дээр орж ирж байгаа. За ноёнгийн гол тоглож байгаа багийн 25 дугаар тоглогч Эрдэнэсийн номын гол тоглогч энэ жилийн 14 насны улсын аваргын онцлогоос аргагүй тоглогч. Ёстой ирээд хагаад олддгүй Эрдэнэ сураад олддгүй сувдчин энд байгаа юм да. Метр 93 та 14 наснда метр 93 та тоглогч юм байна. Анхных нь улсын аварга хаа ерөнхийдөө энэ тэмцээнүүдээр төдийлөн харагдж байгаагаар олгож ноён гэрүүгээс жил улсын аваргад орж ирсэн. 14 наснда метр 93 та тоглогч ирэх шангаран тунгой ирээдүйтэй тоглож байгаа юм да. За 7 онооны гэргүүрэл оноо нэр 12-5 давуу шамрагчийн байр дээр орж ирсэн тэгш жаргалын хуудан давуулт хэрэгжиж байгаа. Америкийн ойролт давуулт дөрвдүгээр нөхөө хаасан сургасан. Оянгагийн нөхөн Эдгээр гонцтой хайрцагт суулгаж явсан гонцаа. Тэдгээр нэг асууж байгаа юм байна. Худамгийн орхон байгаа да. Аюш Баатрын худам тэгш жаргалын худам гэж одоо хоёр ч худам бүрдсэн байна. Хурдгийн төлөвлөсөн таагаа ирсэн. Хотсон 13-6. За ноён гэрүүл нэгдүгээр мөгд авах тун сайхан дарагдаад байна. Тэгээд давтгаа яваад тэдний салдаг одоо нэг холбоотой торгож байгаа ойртож гэж байна. Эхний хэдэн нотхоноо дандаа азаатай мөнгөөр явсан. Чанар мутаг нотхоноо явсан. Одоо нэг хадшийн банаштасаа хийж юм да. Я бохойгийн гигэнэ хоханж төгөөсгээд давдах нэр оянгаа гасан авах гэсэн. Харин хоёр багаас ирэн гарааны дүлдэхэнд оянгаа нэртэй тоглож бодсон байгаа юм шүү. Оян гэрүүгээс ям самбог оянгаа Сэгингээс тэгчэргийн ходан аюш баатрын ходан энэ дэстэмтэй сэгин тоглож байгаа юм байна. Яа раутын төгөөс 15 дөрөв болчихсон. Даваа холбогчдод ирэн сая 4-1 шигсэн пассан дээр хуурт явуулж саха давуултаас наачтаа шүү. Ходан за ноён гэрүүл засал байгаа байхгүй. Одоо солилцоонуудаа энэ тоглолтын юм нэлээш гэж үзэн. Аль болж байгаа тоглогчдоо тоглолтын хамбар гаргаж шархаж үзэн. Энэ хаалтан дээр хамгийн нэмдэгтэй тоглолтод ноёнгоос харагдах ёстой. Гэхдээ тоглолтын нөхцөлд яг унгаас нь хаалт бол хаасангүй. Яа, дөрөвдөр яг хаасан зарим эргүүлээ дээ. Мундаг хараатай мөшиг дадаа багаагч ундрагцаая. Тоглолттой байна. Сэлинг 90 мэдэрсэн тоглолттой байна. Гурван зоо дамнаад хагшид дүрсэлдэх баг үнээр тодорхой болж байгаа шүү дээ. Ингээд улсын аваргын тоглолтод дандаа хасагдах шат нуглаа байхгүйгээр адилхан одоо бас багуудыг нэлээд тоглох юм явагддаг болчихсон. Намар онцгой. Яа, идрис болохын хаалт үсрэхгүй шивтэй. Багаалагч ундрагцаая, сод мэдгийн ундрагцаая. Би өндөр метр 73 таа тоглогч яа. Насал гой дистрикт тоглогч юм аа. Ундрагцаая холонгийн хууралтууд байна. Тоглолтын ихэнд ирэн Намунагийн давхан ус ширээтэй нэгтэрсэн. Энэ багийн тоглолт харуулдаг шүү Сэлинг. За Сэлинг аймаг энэ жил 16 насны буюу өсвөрийн улсын аварга шуурга тэмцээнээс салбараад байгаа хэлбэрээр ирээд байгаа. Сэлингчд анхны заалруу орж ирсэн 14 насны улсын аваргыг бас анх талбараа зохион байгуулж байлаа шүү дээ. Энэ нь одоо 1 насны ангидын тэмцээн байсныг 22 онд Сэлингийн зүү хараад болоод авч байлаа. Заална. 22 оны алт би өнгөрсөн жил Октын баг 4 төлдөө хөрлийн төлөө Баянгарын GC-д ажиллаж ирсэн Сэлинг. Энэ жил бас гараад 4 үлдлээ.
Оноо 18. За Сэдэнгээс баг 16 дугаарыг тоглогч. Түмэн жаргалын сэрмэг давалтан дээр байгаа юм байна. Намиг нотгоо. Ондрах цайг нотгоо хамгаалал өршөө болсон холбогч чампсонгүй гэхдээ аргалууд орсон ороод сүгэн дээр дарсан. За. Тэр нь одоо тайтай харагдаад байна шүү болтоо. Хоёрыг банагаа Сорын анууд ингэж тоглогч байна. Баг 2 дугаарыг тоглогч. За 4 дугаарыг тоглогч Болтойгийн нэг нэ. Би өндөр метр 76 тоглогч байна. Дараа удаа сой маань юм. Энэ хамгийн өндөр бүрхүүнийг 80-аас харах гэдэг шүү. Аудит нь орсонгүй 19-9. Ер нь ихний үед энэ тоглолт хэмнэлээс энэ гарахгүй байж байгаа тоглолт явуулсан шүү. 10 он мэдрэт оноо гэлж гаргаж авсан Сэдэнг. Ундах сая давсан дээр. Таутан жиггүй. За ануудын давуу гарсан. Ануудын метр 80 биш үү? Бараг би өндөр ануудын. Иргэдгээс тоглогчид багууд ер нь нурууны өндөр сайн анхаардаг болж гисэн. Ер нь сүлүүнч гоё очиж 14 настай 13 настай хүүхдүүдийн тоглолт ер нь том айтах юм байна. Хамгаалж яваад хаалтны гардагаар унтсаа. 10 оноо гаргалаад ихний эцэг тоглолт ажил дээр хүрлээдээ Сэдэнг. Сэдэнгүүд ер нь төвийн бүсийн хүчтэй байгаа. Сэдэнгийн хөтөл байна. Сэдэнгийн мандалсан байна. Сэдэнгийн аймгийн сквадрын спортын зургууд байна. Хад бүрээс одоо том сайн шигшдэг, сайн шинэгдэж чаддаг багш нар. За хаалт дараад буусан 4-өөсийн хуралт. Сэдэнг давхаа авахгүй нам холбоотой. 2-өөс давхаа. За тэрхүү болсон анагаа да. Ноён гүрээс багийн 3 дугаараар тоглогч. Болтойгийн эрдэн жаргал хамаа явуулж байна. За Болтойгийн эрдэн жаргал гэж. Ижид огтаа 2 дугаараас үргэлжлүүлээд мэдээлэх тасрагдаад байна. Ноён гүрээ. Яг нэг дэвсгэрийг оромж байна да. Дөрөвдөрс нөхөсөн энэ да хоёр ах нийлдээ. Энэ хаалт ерөөсөө их нэг дээр харагдаагүй байна хаалаа да. Эрдэн жаргал яалт юм аа. Тэгэн эрдэн жаргал дараас оноо явлаа. Ноён гүдүүгээс. Яавар хаалт өндөрдөж байгаа юм баг 17 дугаарыг тоглогч. Од гэрлийн учраас цэцэг гараад ирсэн. Тэр өндөр тандаа дараас оноо авах явна гэдэг нь хоёр тэйчэндээ готолоос тийм ч одооны зүрхтэй явах гэснийг анхааруулсан юм оноо авах яваад байна да. Өндөр хаалттай багтаас арай ойрхон тоглоод байна. Хоёр атас ботод мөсгсөн хэсгийдээ Сэдэнгийн нэг магаас багийн 6 номерын тоглогч ихэр саран ихний үдээр төгсөлийг хийж байна. Харин 12 тоглолт ихлийг их сайхан дэрсаа Сэдэнг. Яг тэр юм дээр ингээд оноо гаргасаар гол өндөр тон дээр ирчлээ дээ. За тоглолтын 2 дугаар үе одоо ямар хэм дагуулгатай явах нь Томт 2 дахь хэмжээний тоглолт эхлэх болно. За 22 оноос хойш задруу орж ирсэн улс аврах шүү. Өмнө нь одоо миний гинэсний ангид үлддэг байсан.
Яа 2-2 ээжийн тоглолт талбайг ихэд болсон. За 22 онд анхны заалны U14-т Сэрэнгийн Октийн багаас талбайд аврагуулж байлаа Сэрэнгийн зүг хараад. 22 онд Сэрэнг авсан. 23 онд Улаанбаатар хотноос хамгаалалтад Хилчин клуб аврагуулсан 141 медаль өнгөрүүлсэн. 24 онд Өмнөг Арслан Өмнөг аймгийн үдэд холбоог тоглож байсан багада Бурхантай арцгууд 2024 онд Багнууц хамгаалсан 14 насны улсын аврагад алтын төлөв тоглож байлаа. Өнгөрсөн жил бол Хинти авраг авсан ноён мөнгө авсан ба 2 гэж хамгаалсан 11 насны улсын авраг. Яа ноён аймгийн тоглолтын ихний оног авлаа. Багаард тоглох нүглэгч учир Алтыг өсгөн. Яа хайдуу нэр батлаач байна да. Аманай цаавтыг Яа дөрөв бас хоёр иргэсэн болох юм аа. Танай таг иргэж явсан багаас сод үгүй ундрах заяа. Таасан ихний үе дээр ер нь том лидер нэгшин бол харуулсан шүү. Рогт үе дээр одоо маш нөлөөтэй ард урдгүй тоглолтод орсон байгаа шүү дээ нэг. Ундрах заяа ярагцсан. Амаа яцсан 1-2. Хатсан Хинтитэй аврагын дээр тоглоно. Өнгөрсөн жилийн финалч давтагдахыг үгүйсгэхгүй. Энэ жилийн Октийн дөрвөн багийн 3 нь өнгөрсөн жил баян үергээд яг медаль энэ гарч тоглосон багууд байна. Ноён Хинти. Сэлэнг энэ 3 баг өнгөрсөн жил 2 нь аврагын дээр нэг хөргөнд дээр тоглож байлаа. Хөргөнд дээр Сэлэнг Баянгарын Жинс сумын багтай тоглолт хийж байлаа. Яа раудаар иртүүлж шүү. Багаараа тоглож Аюш Баатарын хулан Яа раутахад намаста. Арасан гөрөөс Сэлэнгийн аймгийн биеийн спортын газрын баг. Дөрөв хоёр юм биш үү? 4-2 юм байна. Нэг оноо дутуу хийсэн байна би. 2 оноос алчж байгаа юм байна. Дараас нь 4 оноо явчихж байгаа юм байна. За хоёр дээр обож олсонгүй татаад оруулсан. Татаар орж ирсэн буганаасаа. Солон бугандаа сая. Хоёр дээр обож байгаа бол нэлээд зайтай холбоотой байсан гэдэг. Осол анхаарал содод Сэлэнгийн нэг сая. Хохор буган гаж байна. Нэг аваад пас онцтой. Хоёр дээр авалгаа ирсэн ганцхан алттай. Ундрах заяаг нь болохгүй хоёрын дэх ба. Сэлэнг гөлөр энэ ундрах сайтай л да. Багш нар сайн байна л да. 2009 оноос спортмастер Отгон Бэрийн Наранбаатарыг Алигийн баяр сайхны гэж багш нараас суур тавьж тэр үеэс хүүхдийн наадмын өсвөрчүүдийн боловсрол амжилт гаргаж одоо яг бас аймгийн спортын олимпик спортын төв хийсэн байдаг. Амжилтууд хийсэн байдаг. Ноён клуб бол ууган тодорхойтой клубүүдийн нэг ч тийм 1998 оноос эхлэлтэй нэг үе одоо сая залгамжлаад асарсан байгаа. Лигийн мөнгө бүрд олон бие 98-99 онуудад эмэгтэй байгаад анхдугаар лигийн эмэгтэй эхний хоёр лиг аврагын цом үргэлжлэн амжилтууд байдаг. Залуучдын улсын аврагын олон хүрээлттэй. Энэ үед одоо Эренчингийн намраа өгсөс амжилтыг үргэлжлүүлэн шинэ үеийг өсдөг одоо бидний гаргаж ирж байна. 6-4 тоо 2 онооны зөрүүтэй тооваа ундах цагийг нь аваад хамгаалалтайсэн хоёр атак постолсон за ноёнгийн хамгаалалт ногдогч баг 11 номерын ногдогч хүрэн номер 1 гэж хамгаалалт ногдогч байна. Яа хамгаалалтын нэгэн дээр ордоор өндөр болж шалтгаалаа. Намунагийн нохоо
Эдгээр хангагийн намун гэж бас тоглолт тэмцээн үзсэн тоглогч намуна. Ихний мөнгөдөө гадар рүү ойлтолсон. Боингагийн нохоо. Яа энэ хоёр өндөр хаалтуудыг тунгаа яргал зогсонд хаалтнаас болтос нохонод. Ирэн нөрөө нам харагдаад байгаа шүү дээ. Багийн 6 номерын тоглогч. Их сарангийн нохоо. Та халдуулсан ихний үе яг ингэж хэлсэн 8-4-өөр ихтэй дэшилсэн шүү дээ. Айдын үеийн тоглолтын ихэнд бас 4 оноогоор халдаж эхэллээ. Ноён гүрээс ихний засварыг авсан. Ноён гүрээ. Авда. За өнгөрсөн жил хинтээ охид өгүүдэрээ дөрөвт төлж байсан. Ноён охид өгүүдэрээ дөрөвт төлж байсан. Тэгээд хинтээ бол охидын алттай өгүүдийн өрөлтөд босч байсан бол ноён хөдөг охид нь одоо мөнгө авч байсан. Хөвгүүд нь 4-4-ийн байрт орж одоо тэмцээн өндөрлөж байсан бол энэ жил охид өгүүдэрээ хоёр багаараа шилдэг хагшаа шатнд гараад ирсэн баг ноён байгаад байна. Охид өгүүдэрээ үлдсэн баг. За тэгээд охидууд дээр орон нутгаас хинти сэдинг байна. Нөгөө хоёр баг нь нийслэлийн жамп сургуулийн төв. Ноён гүрүү байна. Хөвгүүд дээр дорнод хэрлэн барс үлдсэн байгаа. Дорнод хэрлэн барс бэрх. За тэгээд говьлтай Батуу төмүүдэл ноён гүрүү гэсэн дүрмэн баг. Талаараа гараад ирсэн байна. Сая хөвгүүдийн хөрлийн дэг тоглолт явагдчихж байгаа юм байна. Энэ тоглолтын дараагаар нөгөө зааланд охид өгүүдийн хөрлийн дэг тоглолтууд явагдана. Энэ зааланд охид өгүүдийн алтын медаль энэ тоглолтууд залгуулж явах нь байшаа. Тоглолт дундаа нэг жоохон пауз баг. Дараалж угсраа хоёр тоглолт хийх гэж байна. Яа ноён гүрээс авахгаа оноодгоо явсан. Хоны цаг 5-8 болгоод тоглож байна. Ноён гүрээ бас нэг сэргийхтэр ер нь дараас нь аутууд одоо явцдаг. Ер нь хаалтууд уучраа олчих юм бол бас нэлээд цэгцрээд ирэх л баг шүү дээ. За ус энэс авраг онцлог өшөөд арга авахгүй эдэнцгүй номин. Би өндөр метр 93. Монгол улсын шигшээ огт ирэхэд хамгийн өндөр метр 83 байгаад байгаа шүү дээ. Ер нь хамгийн өндөрүүд нь метр 83 85 таа тоглогч нар байна. Тэгэхээр 14 настай метр 93 таа тоглогч энэ жилд 14 наснд гарч ирлээ. Боингагийн нохоо. Яа. Батуу оноо гарсан манай 6-9. За тоглолтууд ер нь 3 оны зэрэг тооцоод байгаа тоо шүү дээ. Дөрөвдөр дутуу бол хаалт руу орсон дараагийн бөмбөг сууд орно. Дөрөвс дөрөв эргүүлсэн. Ихэр сарангийн нохоо. Дахиад ихэр сарангийн нохоо хаалтаа сонцоо. Өндөр хаалтуудыг бол ер нь аахгүй байна. Хон зэрэгтэй дутаанууд юм аахгүй хэсэг. Гаруун 6. Нэдүрмэг амчтай. Боингагийн нохоо. Харин хамгаалт хамчтай болсон. За их саран дээр олбот болоогүй. Мөнгө содорхон тодорхой. Гартаа тоглоод оруулсан хамгаалт онцтой. Хаалт нарыг сайн хамгаалж байна. Намунаг хамгаалт хамчтай болсон. Их саран дээр хаалт онцтой. Яа энэ дарзагсаа. Хоёрдуурсан дөрөв. Хоёрын араас явж байгаа болох юм уу? Батаарсангүй. Бабаар нэг.
тоглолт. Буруу авалт болж байгаа манай хаалт руу орсон сая. 8-11. За ер нь одоо ингээд хаалтууд ингээд сайхан мэдрэл ихлээр ер нь тоглолтын юм өөрчлөгдөх юм байгаа шүү дээ. Эхний үед ер нь боломж олохгүй шууд оноогоо дэш гаргаж явсан зэрэг. Хоёр кейжинд бол 3 оноогоор хоёртож ирж байна. Одоо бол хаалтууд нэгэн гоё мэдрээд тоглоо хоригдоод эхэллээ шүү ноёнгоос. За тэр содруулж байгаа талбайд хамгаалсан. Дөрөвдөр авалт өгөөд. Одоо хоёр дугаарыг тоглосон юм да. Ануудын гар дагуулж байсан үтсэн хаалтнаас иж байгаа юм байна цаа. Яа зингийн нэг сааж дээ. Болд яаж зэрэг хангасан байна. Тохоныг. Хамгаалгой. Сайн хамгаалалт. Басгаа ялс хэрэгтэй байна ноён. Шогнолгууд сая талбайд тэгж байгаа хамгаалсан хүмүүдээр хариуд авахгүй явах хэрэгтэй байсан. Судлын яваад албасаад сэдэнгэд ондрогсоо ядар тохооны боломж өгчтэй. Тоглох хүмүүндээ сая тогтолсонгүй. Яа 13-8 бол саж байгаа дээр засалгыг аваад одоо ноён гүдэг. Яа аврагын дээр өрсөлдөх боломж том ойрхон байсан юм. Тэгээ сүүлд 22 онд аврагын дээр яваад авсан баг. Тэрнээс хойш яг октябрь баг аврагын дээр авсан дүү байхгүй хаа. Сэлэнг. Анаташ 5 оны дэргүүдээр шийдвэр хийж тоглолтод авсан байна. За ноён клубын 2 дахь завсарлага шүү. 8-4 дээр ихний завсарлага явсан байгаа. 13-8 дээр тоглолтын 2 дахь завсарлага хасуу маргасан гоо. За хоёр талбайд охид өгөөдийн хөрөл охид өгөөдийн алтан медалийн тоглолт зэрэг явуулах нь шүү манайх нэгэд дэмж байгаа багуу да эцэгчүүд манай лайвасаа сонгоод үзчихсэн үстэй хажуудын T-court дээр хоёр хөрлөө явуулчих юм байна. Энэ талбайд хоёр алтан медалийн тоглолтоо явуулчих юм байна. Цаг шахуу дээрэс нь шагнаар дуулах тэр одоо осаагаа учраас хэмжээж ирэхэд яг боломж их түндэр гэх юм байна тийм. Нэг дүн рууш явсан даатсан өдрүүгэн дээр Эрдэнэ жаргалын баталт маш гоё боллоо. Ануудын хамгаалалт Цэгийн хамгаалсан. За дөрөв нутгаа ундрах цагийн товхоноор ирэх аюултай юм билээ. Дахиад хоёр дээрээс оцоо гаргаад ирсэн авда намайг нутгаа. За хүрэл холдоод байна да тооны ярьцаа. 15-9 6 оноо нэлрүү. Тоглоо яваад байгаа амар оноо хөдөлгөө амар салдгүй. Катарлогцоо. 16-9. За ноён ширэхэд хэсэг шидийн тоглолтууд бас том хүчтэй байсан. Энэ хагшаа тоглолтын дээр тоглолтоо гаргаж чадахгүй байгаа шүү. Бас сүрдмээр баг штэ хэл чинь ноён нийслэлийн байнгын тэмцээнд одоо өнгөж яадаг багуудаас чинь ер нь орон нутгийн тэмцээн багуудсан хүмүүсд болсон энэ сүрдэг хандлага бол харагдчихлээ. Арын хамгаалт онцлог осоо өдөр хавлт гаргаад ирсэн намуунагийн толгой атгаар байсан бай. Халбан гадна зогсон 10-16.
За ноёнгоос авах гүйцэтгэх нь болдын гэгэнэ. Тэр нь дандаа метр 80-тай метр 80 өгсөн дандаа метр 78 79 хүрсэн тоглогч байна. Норооны өндөрөөс лансхаас аргагүй байна. Дашин цаг тэр нь үлээл спорт норооны өндөр спорт очоод байна шүү дээ. Норооны өндөрөө тоглодог очоод шүү дээ. За сэлэнгийн мөнгөд аврал самдсан боловсрол орж ирж байна. Багийн 16 дугаар тоглогч орж ирсэн. Түмэн жаргалын сэлэнг гэж тоглогч шүү. 16 мянган тоглогч. Тавтгаанч надад гэсэн. Өөрсдөө авсан дээр бас нэгэн анхаар дондох бол содомай ходог гэдэг дээ. Анадын хороод оруулсан 2-ын төвхөө намын төвхөнийг хаалтруулсан. Хоёрыг хамгаалахгүй. Сягаар дагуулсан гэсэн манайд дээ. Хоёр гэрээс байгаа 3 дугаар номерын өгч. Паулч Жан. Болдгийн эрдэнэ жаргал. Арон 18. За 19-11 8 оны нэлрүү тэ оноо дэс нагарчлаа. Сэлэнг Сирнааруудаа гараад ирэх хөрөнгө оруулалттай тэргүүд үүсчихтэй дээ. Шогон дагасан болохоор бас амжгүй болсон. Ер нь ингээд тоглоом гоё бүрэн гаргаж чадсангүй гэж харж байна. Дээрсэн сэлэнгийн тоглолтын юм их аюултай байна. Ямар ч алдаагүй нях тоглол. Ноён бол зэрэг бас тоглоом дээр содоноо тоглох гэдэг шүү дээ. Хажлин та Яарис дэвчла 21-11-ээр өдрийн тоглолтод ажиллаж авсан. Эдгээр сайхны давгаар авсан жологчтой. Сэлэнг аймгийн Минер спортын газрын баг. Огти алтын төлөв тоглолтод шалран гарлаа. Алтан медалийн төлөө Сэлэнг Минер спортын газрын баг Хинти Минер спортын газрын магад медалийн гүйцэх тоглолтыг хийхнэ. Орон нутгийн хоёр баг медалийн гүйцэхээр боллоо. Өргөл медалийн төлөө Жам сургуулийн төв ноён клубүүд одоо тоглолт хийхэндээ. За томхоо медалийн төлөө хөрсөлдөөнийг хааханд лайваар дамжуулж өгөх болно. Тэмцээний төр хугацаанд завсарлаад медалийн төлөө тоглолтыг хийх баг.